тухайн хүүхдийн сүнсийг нь удамшлыг нь хүндээд хүндэтгэлтэй харилцъя гэж байгаа байхгүй. Бид нар тэгж хүүхдүүдтэй хүндэтгэлтэй харилцдаггүй. Тэгээд өөрт нь дандаа мэдэхгүйг нь баталдаг, чадахгүйг нь баталдаг, бурууг нь баталдаг. Чи сул дорой шүү гэдгийг батлах үед хүүхэд нээлттэй биш, хаалттай, өөртөө итгэлгүй, аливаа зүйлд үлбгэр сулбар ийм байдалтай болж өсөж хүмүүжээд байна л да. Одоо манай эхнэр жирэмсэн. Яг одоо хевлээд нь миний үр боочод байж байгаа. Би анхнаас нь харилцахдаа эхлээд би эхнэрийнхээ сэтгэл зүг манана. Миний эхнэр тайван байх ёстой. Тэ? Миний эхнэр амар амгалан, жаргалтай, хаппи байх ёстой. Тэр юунаас шалтгаалах нь надаас шалтгаалж байгаа байхгүй. Би өнөөдөр эхнэртэйгээ яаж харилцах юм? Ямар өнгөөр харилцах юм? Яаж хүнддэг? Бүхэл бүтэн миний ирээдүй үр хойцыг төрүүлж өгч байгаа. Тэр авгаа эмэгтэйтэй би харилцахаас эхэлж байгаа байхгүй. Би хүүхдээ хевлээд байхаас нь хайрлаад эхэлж яана гэсэн. За гараад ирчлээ те. Өө сонсохгүй юм хүлээж авахгүй мэдэхгүй гэж бодохын оронд би сэтгэл хөдлөлийн мэдрэмж өөрийнхөө жаргалтай байгаагаа, сайхан байгаа, зөв байгаагаа хандлага ээжээр нь тэр уур амьсгалыг бүрдүүлнэ. Тэр хүүхдээ тэрж явахдаа те уртын дуу те эсвэл сайхан аялгау, бүүвэн дуу те яг ингэртэй тэрж байгаа дүүх энэ мэдрэмж шууд хүүхдэд очдог. За тэгээ жоохон хөдөлдөг, инээдэг, сонсдог болоод ирэнгут нь би ингээ гарнаас нь барьж хагаад аттан тийм ээ гэж шууд бүжиглүүлээд эхэлдэг байхгүй. Зөв гарнаас нь барьж байгаа хамаагүй. Хажууд нь байнгын тийм зөв аялгау, дуу аваа. Үндсэндээ бол 5 метр хүүдээр нь отоноос анхаарч эхэлж байна гэсэн. Нөгөө ярьдэн штэ нэг загсыг модонд авируулах та. Сармөгчиг усан сэлгүүлэлтэй те гэдэг шиг хүүхэд чинь онцлог байгаа итгээрэй. Тэрийг олж хараарай. Тэрийг нээж илрүүлээрэй. Тэгхийн бол тухайн хүүхэд чинь тэр чиглэлээрээ амжилтанд хүрэх боломжтой. Яг одоо анхаарахгүй бол хайр. Ерөнхийдөө хүүхдүүд яагаад сурах шаардлагатай юм бэ? Эцэг эхчүүдийн зүгээс биш шүү. Миний асууж байгаа асуулт болохоор хүүхэд юуны төлөө сурах хэрэгтэй? Хүн амьдрал дээр ямар нэгэн байдлаар дэлхий дээр төрөөд танин мэдэх ахуйн шаардлага хэрэгцээний тулгуурлаар одоо нэг эхний ээлжинд бол сурж байгаа шүү. Зөв нэг танин мэдэх үе юм тийм. Энийг нь бид нэр явцууруулад энийг заавал сурах ёстой. Энийг сурахгүй чи муу. Энийг сурахгүй чи дутуу. Энийг сурахгүй чи буруу. Сул дорой гэдэг байдлаар хандаад байгаануудаа л эхлээд аваад хайчих гэж байгаа. Эхлээд хүүхэд эдхийн тулд хэрэгцээнийхээ тулд амьдралын шаардлагаар зөөр сурж байгаа штэ. Энэ дээрээс хүчтэй хүчгүй, сайн муу, амжилттай амжилтгүй гэдэг ойлголтыг бид нар эцэг эхчүүд нь болон эргэн тойронд нь байгаа хүмүүс тархиндаа үүсгчээд хүчээр энийг чи заавал сурах ёстой гэдэг байдлаар тулгын шаардлагатууд яваад байгаа. Үүнийхээ дунд бид нэр дүн тавьдаг. Сурах ёстой гэдэг байдлаар сурчгаар ч одоо тэнцээ чин онц сурна уу, муу сурна уу, сүлдээ бүр утга замаа энэ боловсролын систем чи утга замаа алдаад шүү дээ тий. Тэгэхээр яг онц сурсан хүмүүс өнөөдөр бидний амьдрал дээр яг дандаа сайн байдгүй. Та бас өөрөө онц сурч явбуу. Би бол 10 жилдээ сайхан муу сурлагтан байсан байхгүй. Ер нь хичээлдээ барахтаа суудаггүй. Ягаад тэгэхээр хамгийн анх ууг нь би хичээлдээ хичээж үзсэн. Гэхдээ хүмүүсийнхэн зааж байгаа байдал ч юм уу намайг загнана, хаяада цохиж авна, зодно, ээж ав гэрийн даалгавар хэлэхдээ байнгын загнана, нүглэн зодно. Би ингээ паникнд орцсон те. Гацаанд орцсон гэл бүр ингээ ээж авч болсон дайраад идэх те. Би нөгөөтг нь ойлгохгүй штэ ойлгож чинь те. Мэдэхгүй байна, ойлгохгүй байна. Тэгэнгუთ энэ дээрээс одоо шилбэл зааж байгаа багшийн буруу юм уу эсвэл миний потенциал хүн буруу юм уу те? Аливаа зүйлийг сурч чадахгүй байгаа миний буруу юм уу? Энийг нь яаж үнэлж дүгнэж гаргаж ирдэг тэр юм байхгүй. Өнөөдөр багш нар хүүхдүүдийг F-тун гаргаад би та нарыг ангиарч унгаана гэж хэлдэг өстэй их сургууль мургуул 10 жил тахтай. Үндсэндээ тэр дүн хүүхдэд тавиад байгаа дүн биш. Багш өөртөө тавьж байгаа дүн бохгүй юу? Би өнөөдөр энэ хүүхдүүдэд аливаа зүйлийг ойлгуулах чадвар хэр байна гэдэг дүнгээ өөртөө тавьж байгаа болохоос биш F-тун гаргаад хүнийг унгаагаад би чамааг өнөөдөр унгаандаа гэдэг тэр шантаж биш байхгүй юу? Тэнгүүд 10 жилийн багш нар энийг ойлгохгүй юу юуг л муу гаргана, юу юуг ингэн. Тэгээ ягаад заавал математиктаа сайн, ягаад заавал тэр хичээлд онц сурах ёстой гэж тийм үстэй. Энд таны сая ярианаас би сая ингээд ойлгож байхад нэг юмыг л бид нар ойлгохгүй байгаа юм шиг санагдлаа л дээ. Ялангуяа эцэг эхчүүдийн зүгээс. Юуны төлөө сураад байгаа юм бэ?
Эргээл буцаад те амьдрахын тулд юм уу, идэхийн тулд юм уу, сурахын тулд сураад байгаа юм уу? Эсвэл яг хүний амьдралын гол утга учир юу юм те? Тэр алган чинээ 5, 10, 15 настай хүүхдүүд одоо сураад тэр жаргалтай болох хэрэгтэй юм уу? Эсвэл одоо юу гэдэг мөнгөтэй болох хэрэгтэй юм уу? Энэ академик боловсролыг яг эзэмшээд яг яана гэдэг. Хүний зэрэгтэй яв гэж одоо хүний зэрэгтэй хүн болгон ингэж явж чинь чи энэ замаар л яв. Чи цэцэрлэгт яв, тэ сургуульд яв, их сургууль төгс. Тэгээ чи цалинтай бол, чи гайгүй ажилд ор, чи ихнэр хүүхдээ тогтмол цалинтай бай. Гэт нийгмээс тогтоосон систем байгаад байна шүү дээ. Үндсэндээ бид нар юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр тухайн сүнс ирж байгаа маа. Хамгийн гол нь сүнс ирж байгаа. Тэр сүнсэнд өөрийн гэсэн мэдлэг чадвар байгаа, туршлага байгаа гэдгийг нэгдүгürt санах хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол тэр аав ээжээсээ өвгдийн туулал, удамшлын тэр ур чадваруудыг, туршлагуудыг авч төрдөг. Энэ хоёрыг суур болохгүйгээр бид нэр шууд л те сур чи мэдхгүй чи дугаавэ. Тэ чи жоох хүүхд юм байж гэдэг байдлаар хандна. Юу вэ гэхээр бид нар ууг нь эртээр үед хүүхдүүдтэйгээ яаж харилцдаг байсан гэхэлэр өнөөдөр тэр хүүхэд сүулт төрцсөн болохоос биш, надаас тэнэг гэсэн үг биш. Надаас дутуу гэсэн үг биш, надаас муу гэсэн үг биш. Зүр хоцроо төрцсөн байж болох байхгүй юу? Тийм бол ягаад би дээрэнгүү байдлаар дээрээс эгогоор хандаж харилцаад байгаа юм бэ? Тухайн хүүхдийн сүнсийг нь, удамшлыг нь хүндээд хүндэтгэлтэй харилцъя гэж байгаа байхгүй юу? Бид нар тэгж хүүхдүүдтэй хүндэтгэлтэй харилцдаггүй. Тэгээд өөрт нь дандаа мэдэхгүйг нь баталдаг, чадахгүйг нь баталдаг, бурууг нь баталдаг. Чи сул дороо шүү гэдгийг батлах үед хүүхэд нээлттэй биш, хаалттай, өөртөө итгэлгүй, альва зүйлд үлбгэр сулбгар ийм байдалтай болж өсөж хүмүүжээд байна л да. Тэр хүүхдийн тэр сүнсийг нь хүндлэх хэрэгтэй байна. Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүгээр бол эцэг их болон багш сургууль мужуулагч нар хүүхдэд сүүдрээ тусгаах үед эргээд өөрсдөө тэр сүүдрээ харах болно гэж хэлдэг л дээ. Одоо жишээлбэл тэр үгсэж байгаа, дормжилж байгаа хүүхдэд тусах юм бол цаг нь ирэхээр буцаад тэрнийхээ хариуг аавн тий. Таны ярьж байгаа ярианаас бас хоёрт нь шингээний орнууд ялангуяа өндөр хөгжилтэй Финланд боловсролыг өндөр тавьж байгаа улсуудад нэг 15-20 хүүхдэд 3 багш оногдоод тухайн хүүхдийн дотоод нөөц чадруудыг илрүүлэхэд маш их анхаарч ажиллаж байгаа. Бүр цэцэрлэгээс нь тоглуулж байгаад за энэ нь арай эмпат байна уу те? Энэ нь арай бусдыгаа манлайлах шинж сэтэл өндөртэй байна уу гэдэг ч юм уу те? Одоо тухайн хүмүүсийг ажиглаад ингэж багаас нь үндсэн суурь чадрууд дээр нь ингээд төвлөрөөд байгаа юм л та. Гэтэл манайх болохоор одоо юу гэдэг нь суурь чадруудын бүр анханасаа одоо таны хэлж байгаачлан тэр өвгдөөдөөс удам өгсаа сүнстэй далд ертөнцөөс ирсэн байгаа далд хумсрын мэдээллүүдийг үл тоогоод дараагийн төвшөнд зандарч харьцаж байна гэдэг чи угаасаа тэрийг нь үүсгчихэд нь шүү дээ тийм. Тэгэхээр энэ өгөөсөгдсөн байгаа хүүхдүүдийн мэдрэмжинд яг тэр сурах тэмүүлэл нь байхгүй байгаа гэдэг чинь л одоо яг таны яриад байгаа зүйл гэж ойлгох чинь зөв үү? Зөв. Одоо энэ дээрээс бид нэр өмнө нь болохоор 3 насыг оройтцсан гэж авч үзэж байгаа байхгүй юу? Өөрөө яг одоо эцгийн цагаас ихийн улаан эснээс те хамгийн анхдагч тухайн хүнийг бүтээгээд байгаа зүйл шүү дээ хоёр. За энэ дээр язгуур сүнс буюу ирж байршаад энэ гурамслаар хүний амьдрал, хүний анхдаг сэтгэн бодох гэдэг зүйл үүсээд байна. Тэнгүүд хамгийн анх бүрдэхээс өмнө хүүхдийг бүрэлдэхүүлэхээс өмнө те эцэг их нь өөрсдийгөө бэлддэг. Сэтгэл санаа, оюун санаа, амьдрал юу үзэж харах те өөрийгөө бэлдэж тэр хүүхдийг бий болгож байна. Дараа нь хөвлөд байхад нь хүүхэд ямиг ойлгохгүй байж болно. Тэгтээ сүнс нь ухамсар нь ямиг хүлээж авч яадаг. Ихийн хөвлөд байхдаа. Одоо жишээлбэл тонус гэж ярьдаг. Ихийн сав хатуурж जैन те ингээл тонустай нэг л ярьдаг. Энэ юу гэхээр эмэгтэй хүний сав өөрөө амьсгалдаг эрхтэн бохгүй. Юугаар амьсгалдаг вэ гэхээр эхийнхаа сэтгэл хөдлөлөөр амьсгалдаг. Эхийнхэн сэтгэл хөдлөл нь сөрөг байгаад, сэтгэл гутралтай байгаад, асуудалтай байгаад, стресстэй байнгут хатуурч эхэлдэг. Тайван сайхан жаргалтай хаппи байх юм бол зөөлрч эхэлдэг, тэлж эхэлдэг. Энэ дээрээс юу үсэт байна вэ гэхээр хамгаалах систем. Хүний төрөлхийн инстинктээр хамгаалах систем үсэт дээ шүү дээ. Тэгэхээр бид нар хамгийн анхны хүүхдэд тэр тархиных нь нейронуудыг өсөлт хөгжил тэр эд эснүүдийг үүсгэх нь ихийн хөвлөд байх та. Бүр цаашлах юм бол хүүхдийг бүрэлдүүлэхээс өмнө эцэг их хоорондын харилцаа. Тэр нанд нь уу, тэр ариун байна уу?
тэр хайр нь дүүрэн байна уугүй юу гэдгээс хамаарж байгаа байхгүй. Энэ дээрээс тухайн хүүхдийн сэтгэн бодох чадвар нь хэр хэмжээнд бэ, ямар вэ, цаашдаа ямар хэмжээнд өсөж хүмүүжиж явах вэ гэдг нь шалтгаалж байгаа суур нөхцлүүд нь эднэр. Дүнгод эдрийгээ бид нар алгасаад гинтэл цэцэрлэгт дуу шүлгэж байд юм уу те. Бага ингээд шууд тоо үсэг цээжлүүлээл, хүр цээжлүүлээл ингээл эхэлчихэж байгаа байхгүй. Гүү байж л да байж те. Эхлээд тэр 3 нас хүртэл нь арай өөр зүйл дээр нь анхаарах л та. Хүүхдийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжэн дээр эхлээд анхаарах. Тэгэхээр хүүхд одоо те бага ингээд оруулаад нэг хүрд тоо байж эхлээд 3 нас хүртэл нь тухайн хүүхдийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжэн дээр нь ажил. Хүүхэд бага наст одоо ингээд те дөнгөж өлгөтэй байхдаа юмыг ойлгохгүй мэдэхгүй гэж хүмүүс боддог. Мэдэхгүйс ойлгохгүй байж болно. Тархин тэрийг боловсруулж чадахгүй байж болно. Одоохондоо мэдээлэлс нь гүйцэг байж болно. Гэхдээ ухамсартаа хүлээж авч тэнд анхдагч эснүүд тархинд тогтж идэг. Хүлээж авч байгаа гэсэн үг. Энэ дээр бид нар хүүхэд ойлгохгүй мэдэхгүй ч гэсэн тухайн хүмүүсийн мэдрэмжийг эцэг эхийнхаа эргэн тойрныхоо тэ уур амьсгалын мэдрэмжийг байнгын хүлээж авч идэг. Тэр хүүхдүүдтэйгээ ямар мэдрэмжээр ярьж байгаадаа 3 нас хүртэл анхаар гэж байгаа. Мэдлэг биш, мэдрэмж. Тэр хүүхд чи үлгэтэй байсан ч гэсэн мэдрэмж, ямар мэдрэмж өгөх юм. Тэр мэдрэмжээс шалтгаалаад тухайн хүүхэд хаалттай байх уу, нээлттэй байх уу, эрэг байх уу, сүрэг байх уу, тэ? Хүчтэй байх уу, амжилттай байх уу, зөв байх уу гэдэг бүх суурь нь тэр 3 нас хүртэл тогтоод байгаа байхгүй. Би одоо ингэ бодож яхад яг өөрийнхөө бодчихлаа л да энэ төрний хүмүүсээ. Тэгэхэд нөгөө өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байгаа эцэг эхчүүд хүүхдийн мэдрэмжийг одоо ойлгоно гингууд эцэг эхчүүдээс арай их хэтэрхий их зүйлийг хүсэж байгаа асуудал болохгүй байна. Бид нар үнэхээр энэ амьдралдаа бүрэн дүүрэн потенциалаа ашиглая гэвэл хүнийг бүтээдэг бүр тийм нүүдэлчтэй ухаан байгаад байгаа байхгүй. Хүнийг бүр эртнээс бэлдэж бүтээдэг. Тэнгууд би өнөөдөр эцэг их амьдрал дээр хүчтэй явахын тулд би эхлээд өөрийнхөө сэтгэл зүйтэй, оюун санаатай, сэтгэлгээ ухамсар сүнстэйг ажиллах шаардлагатай болж байгаа. Тэгээ би надад том зориг байна. Том зориг, чухал зориг байгаа болохоор би энийг ганцаараа биелүүлчих магадгүй ч байж магад. Тэгэхээр би хойцсоо, үр хойцсоо байнгын сэтгэж бодох шаардлагатай болно. Тийм учраас би өөрийнхөө сэтгэл зүйн оюун санаандаа анхаарч байж би ирээдүйд төрөх үр хүүхдийнхаа сэтгэл зүйн оюун санаанд анхаарч байгаа байдал нь тэр болж байгаа. Тэгэхээр чин өнөөдрийн яг байдлаар бол дандаа өөрийнхөө сүудэртэй талтай мастер болж чадаагүй. Жишээлбэл ажлаас орж ирээд ажил дээр гаргасан нервийн үр хүүхдүүдтэй гаргадаг. Эсвэл одоо госынхаа харилцаанд таагүй байгаа аав чинь тийм ээж чинь одоо тийм байснаас эсвэл танах манах ийм байснаас болж инглээ ийм байгаа харилцааны чанартай байгаа тохиолдолд хүүхдээс бид нар өөрсдөө угаасаа сайн сурах те сайн дүн авахыг шаардах эрхгүй юм шүү. Угаасаа бидний анханасаа яагаад сургуульд сурах гад байгаа гэдгээс ахуулаад бүх систем нь бүх анхдагч шалтгаанууд нь бүгд алдаатай болчиход байгаа байхгүй. Тухайн хүүхэд өөрөө юмаа мэдээд төрдөг, өөрийн чиглэлээ олцсон төрдөг ууг нь. Одоо дээр үед аваад үзэл та те. 10 жилийн сургууль сураагүй шүү дээ. Их сургууль сураагүй шүү дээ. Тэгээ нэг дэлхийн хэмжээний боловсрал гэж сураагүй шүү дээ. Гэхдээ амьдралын ухаан байгалийн боловсрал. Амьдрал дундаа тэр малчид зүр малаа тавьж явахдаа дэлхийг төвчтөгчж байгаа байхгүй. Малчин л байсан байхгүй да ойлгож байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тухайн хүүхдийн дотоод сүнсэнд нь нөөцөнд нь итгэж. Тэрэнд нь хүндлэл үзүүлээч. Тэгэхгүй болохоор бид нар одоо нэг хичээл хэлэх чинь гээд загинд зандраад нэг юм хэлэх чинь гэл бид нар хүчлээд байгаа байхгүй юу? Тухайн хүүхдээ ихлээр суур сэтгэл зүйн боловсрал дээр нь оюун санаан дээр нь анхаарчих юм бол хүүхэд аяндаа шаардлагын тулгараад хэрэгцээг гараад ирэхээр тэр бүгдийг өөрөө сураад явчих тийм аа л гэж хэлэх гээд байгаа. Тэр хандлага төлөвшил нь аяндаа тогтчихдог. Одоо жишээлбэл зарим хүүхдүүд сурч чадахгүй гэдэг итгэл үнэмшил суудсан байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бас яагаад зарим нь дуртай байгаад байна, зарим нь дургүй байгаад байна. За мэдээж багш сургууль хүмүүжүүлэгч хүмүүсийн арга зүйтэй холбож ярьдаг л да боловсролын салбарт бол. Тэгээд яг үнзгэр рүү нороод үзэнгүүт эцэг эхчүүд л энтэй хүүхдээ нөгөө чи чадна, чи чадахгүй гэж хэлж байгаагаар л энэ төлөвшлийг нь тавиад өгчихсөн байт юм шиг бодогдоод байгаа. Тэгэнгүүт сүүлийн үед дэлхийн боловсрал одоо дэлхийн сургалтын хэрхэн хурдан суралцах вэ гэдэг зүйл бол энэ цэвэр майндсет юм байна. Энэ цэвэр цаанаасаа тухайн хүний сэтгэхүй одоо жинхэнэ сүнстэй холбогддог зүйл юм байна гэдэг судалгааны
үр дүнгуудыг бидэрт харуулдаг байгаа л да. Тэгэхээр яаж н өөртөө би сурч чадна гэдэг сэтгхүйтэй майндсеттэй хүмүүсийг бэлдэх биднэрт боломж байна. Яг өнөөдрийн нөөцөн дээр те. Эхлээд тухайн хүүхдийн дотоод нөөцийг юугаар авч үзэх юм бэ гэж байгаа байхгүй. Тухайн хүүхдүүдийн дотоод нөөцийг хүүхдүүд яагаад өөрөө ирэхгүй багасаа ямар нэгэн зүйл дуртай байгаад байгаа юм гэж сайн асуусан те. Анхдаг зүйл нь хүүхдэд эргэн тойронд нь байгаа те сонирхож болох олон зүйлтэй байлга. Сэтгэлгээ харж үзэх сонсох 5 метр хүүг нь цэвэр айран өргөн цар хүрээтэй байлгах гэж байгаа. Хүүхэд чинь аль нэг зүйлд нь өөрийн ирэхгүй татагдаж, өөрийн ирэхгүй тэрлүү чиглүүлэгдэн. Өөрөө тэрийг сонирхоод хөгжүүлээд эхэлнэ. Энэ юу вэ гэхээр хүн удамшилтаа юутай, сүнсэндээ юутай байгаа зүйлээ, дотроо байгаа зүйлээ илүү хурдан сурч, танин мэдж хөгжүүлж чаддаг, үр дүнд хүргэж чаддаг. Тэр анхдагч тэр сонирхоод байгаа, дурлаад байгаа зүйл нь дотоод нөөц их үүсэрт нь буюу сүнс удамшилт нь байна гэж авч үзэж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол тий аав ээж нь юунд дуртай байна? Юу хийж чинь нүдэнд нь ямар байдлаар ямиг хийж харагдчихэв. Тэр болгоныг сонирхож эхэлдэг. Хүүхдийн ерөнхий төрлөختсөн юу гэхээр аав ээжигээ дахан дурайх шинжтэй байдаг. Тэнгүүд ээж нь тэнд аяг тавг угаагаа байж очиод аяг тавг угаах гэж оролдоно. Хүүхэд альва зүйлийг эхлээд чаддаг болохыг ирмэлцдэг, мэддэг биш шүү. Чаддаг болохыг оролдож үзэж, үйлдэл суурьтайгаар ямиг сурдаг. Тэгсэн чинь бид нар нэг удаа те аяг тавг угаах гад нэг аяг хаглаа л үсттэй. Чи аяг хагалжлаа болж чадахгүй юм байж гэж орилох үед тухайн хүүхдийн альва зүйлийг шинээр сурч танин мэдэх тэр сэтгэлгээ нь хаагдчихж байгаа байхгүй. Чи чадахгүй, чи бол. Тэгээд тэр аяг хагараал үсттэй. Хүүхдийн чинь дотор юу хагарч байгаа бол гэдэг нь хамгийн чухал байхгүй. Тэгээ аав ээж ингээд бас аав нь жишээлбэл юм хум янзлдаг эргэн тойронд юм хийдэг бол яг тэр бүгдийг даган дуурайж хийж эхэлдэг. Тэр болгоныг нь бойл гэж битгий хэлээч. Яагаад хязгаарлаад хаагаад байгаа юм бэ? Хамтдаа оролт. Хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөв. Хүүхд ингээ багтаа тэгдэж штэ юм болгоныг оролдоолтой барьж аваад хазаж үзэл хамгийн хамтлах мэдрэхүүн хөгждөг болохоор имийг дандаа амандаа хийж мэдрэхийг үздэг юм байна. Тэгээ бага багаар сонсож үйлдэж хийж эхэлдэг. Тэгэхээр тэр үйлдэж эхэлдэг үе дээр нь битгий хаагаарай. Гуйж ин. Тэрийг хаачгал юм бол тухайн хүүхдийг хөгжил зогсож байгаа. За энэ нэгдүгээр талаар тэр үйлдэлийн шинжтэй суралцдаг байдал нь. Хоёрдугаар байдал нь танин мэдэж ойлгох гэж эхэлж байгаа. Одоо нөгөө үйлдэлтэйсэн зүйлсүүдээ ээж аваасаа асуудаг. Энэ яагаад тийм бол, тэр яагаад тийм бол гэл те. Бид нар шууд хариулт өгдөг. Наа чинь ингээд ингэдэг болохоор тийм. Ямар их ядраатай юм олон юм асуу те. Май утсаа, май чихэр. Утсаа өгөл хачаад байгаа шүү дээ. Энэ юу вэ гэхээр хүүхдийн дахиад тархиных нь нейронууд хөгжих, тархиных нь тэр одоо эдиснүүд хөгжиж хоорондын уялдаа холбоос нь гарч ирэх тэр боломжуудыг хаачиж байгаа. Тэгээд дараа нь сэтгэн бодох чадраа алдчихна гэсэн. Дараа нөгөө утсанд донтсныг нь гайхаад байгаа шүү дээ. Манай энэ утсанд донтчод тэгэл загнаал золоол те янз бүрийн хүчирхийллүүдийг үйлдэл. Үндсэндээ бол тэр шууд утас үгж байгаа чинь өөрөө шууд хүчирхийллийн суурь байхгүй. Бид нар дараа нь утсаа боль гэж загнана. Дараа нь бүр болохгүй бол тэ гар хүрнэ. Гэхдээ анханасаа яхаад их юм утас өгсөн те. Бид нар өөрсдөө өгчөөд дараа нь хүчирхийлэл үйлдэх суураа өөрөө бэлтчихэд өөрсдөө тэрэндээ уурлаад байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийн ягаад гэдэг асуултан дээр хариулт өгөх гэж бүү яар гэж байгаа байхгүй. Өө нэр ягаад байгаа юм бол? Чи юу гэж бодож байна? Хамтдаа сэтгэж штэ. Хариултыг нь хамтдаа олох, өөр нь олуулах буюу хүүхдийн тархины хөгжил дээр нь анхаарах хэрэгтэй. Одоо ерөөчүүд бол хүүхд хүмүүжүүлэх арга зүгээр бас дэлхийд нэлээд гоцгойд гэж одоо энэ академик боловсролын шинжилгээ өндөр хөгжсөн улс орнуудад үзэж байна л да. За ерөнхийдөө сургалтын суурь концепц нь болохоор хүүхдүүд ерөөсөө яг хэрэгтэй юмыг нь гардуур байлгуурлах, байршуулах, альтернатив буюу нөгөө оролдож үзэх хэрэггүй юм нь оролдохоос өмнө хэрэгтэй зүйлийг нь альтернативыг бүрдүүлж өгөх гэдэг ийм ойлголт руу орж ирэх нь бүрдүүлж тэ. Жишээлбэл хүүхдтэйгээ ээж нь аав нь 5 настайгаас нь эхлүүлээд үг дээдсийн түүхийг хамтдаа уншиж өгөн ч гэдэг юм уу. Таны хэлж байгаа зүйлсүүд байна. Тэгэнгүүт манайхан ч болохоор нөгөө хүүхэд зөв юм сурах анханасаа сэтэл альтернатив гэдэг зүйлийг нь өгөхгүйгээр
Дандаа хэрэггүй юм өгчөд араас нь загнадаг гэдэг ийм аргачлалаар яваад байгаа юм байна л да. Тэгэхээр хоёулаа яриагаа илүү эцэг эхчүүд маань илүү энэ зөв альтернативуудыг буюу хүүхдэд зөв зүйлд нь чиглүүлэх хувилбаруудыг яаж өгөх гоё олон контент санаа аргачлалууд байгаа болоо тий таны туршлагаас. За энэ дээрээс болохоор би өөрөө яг одоо манай эхнэр жирэмсэн яг одоо хевлэд нь миний өөр боочод байж байгаа. Би анханаас нь харилцахдаа эхлээд би эхнэрийнхээ сэтгэл зүг манана. Миний эхнэр тайван байх хэвээр тий. Миний эхнэр амар амгалан, жаргалтай, хаппи байх хэвээр. Тэр юунаас шалтгаалах нь надаас шалтгаалж байгаа байхгүй. Би өнөөдөр эхнэртэйгээ яаж харилцах юм? Ямар өнгөөр харилцах юм? Яаж хүнддэг юм? Бүхэл бүтэн миний ирээдүй үр хойцыг төрүүлж өгч байгаа. Тэр авгаа эмэгтэйтэй би харилцахаас эхэлж байгаа байхгүй. Тэгээд за яг одоо ингээд хүүхд маань төрчлөө. Одоо ингээд нөгөө нэг хевлэдэн байхаас би мэдрэмжийг нь бүрдүүлж байна. Ягаад тэгэхээр ээжийнхэн сэтгэл хөдлөлийн мэдрэмж хүүхдийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж бол суугдана. Тэгэхээр би хүүхдээ хевлэд байхаас нь хайрлаад эхэлж байна гэсэн. За гараад ирчлээ те. Сонсохгүй юмыг хүлээж авахгүй мэдэхгүй гэж бодохын оронд би сэтгэл хөдлөлийн мэдрэмж өөрийнхөө жаргалтай байгаагаа, сайхан байгаа, зөв байгаагаа хандлага ээжээр нь тэр уур амьсгалыг бүрдүүл. Тэр хүүхдэд тэрвэрж явах та тий уртын дуу тий эсвэл сайхан аялгау, бүүвэн дуу тий яг ингэртэй тэрвэрж байгаа дүүгэн энэ мэдрэмж шууд хүүхдэд очдог. За тэгээ жоохон хөдөлдөг, инээдэг, сонсдог болоод эренгут нь би ингээ гарнаас нь барьж агаад аттан тийм ээ гэж шууд бүжиглүүлээд эхэлдэг байхгүй. Зур гарнаас нь барьж байгаа хамаагүй. Хажууд нь байнгын тийм зөв аялгау, дуу аваа. Үндсэндээ бол 5 метр хүүдээр нь отооноос анхаарч эхэлж байна гэсэн үг. Юу оруулах юм, юу гаргах юм те. Оруулах юм буюу эргэн тойронд нь таата уур амьсгал, таата үнэр, таататай нэг юм гоё айдуу чимээнүүд харагдах байдлаас хүртэл харж байгаа даа гэж сүнс нь харж байгаа байхгүй те. Тэгээ ийм байдлаар тухайн хүүхдийг хөгжүүлж яваад сүүл рүү болохоор тухайн хүүхдтэй харилцаан дээр анхаарна. Өөрийн ирэхгүй тэр тухайн хүүхдийг өргөж хүндэтгэж одоо энэ дараагийн нэг зүйл нь болохоор дээр үед болохоор ингээд бидний хүүхдээдсүүдтэй хүүхдүүдээ өсөхдөө хамгийн том роль модель нь юу юм бэ? Үлгэр жишээ авах зүйл нь юу юм? За нэгдүгээр таав ээж. Тэгээд цаана нь хаан, хатан гэдэг тэр үлгэр жишээнүүд байж байгаа байхгүй. Тэгэд хаадынхаа түүхийг түрүүн нөгөө еврейчүүд үгдээцийнхаа түүхийг ярьж өгдөг гэсэн гэдэгтэй адилхан хаадынхаа үгдээцийнхаа үлгэр туйлаар нь дамжуулж өсгөн. Тэр дотор нь бахархлыг, үн цэнийг тэр хүчрхэг гэдэгтэй ухаан гэдэг, хайр гэдэг, үнцэн гэдэг бүх сайн сайхан зүйлсүүдийг үлгэрлэж болох тэр үлгэр жишээгээр үлгэр туйлсараа тэр хаадуудаараа, хаттуудаараа тэгэнгუთ Чингис хаан чиний оронд байсан бол ингэх байсан болов чи хаан хүн болох байж энийг яаж хийвэл цохилтоо вэ? Харилцаан дээрээс авахуулаад бүгдээрээ өөр болоод ирж байгааз хүүхдийн дотор сэтгэлгээнд нь тэр алсын харааг нь зорилгыг нь мөрөөдлийг нь үлгэр жишээ болох тэр хүнийг нь бүтээж өгөх хэрэгтэй болж байгаа. Тэгжиж түүгээр нь дөрөөлж тухайн хүүхдтэй харилцана. За манайхаа одоо жишээлбэл бол пророо үзэж штэ. Нэг юм анзаарах юм бол яг одоо энэ бичлэгийг видеог үзэж байгаа хүмүүс баг байхад биднэрт ингээд те цаас харандаа өгөх үед те бид нар юу зурдаг байсан бэ гэхлээр яг ийм юм зур гэж хэлээгүй байхад бид нар Монгол гэр те уулнууд нар те ийм үсэг зураад шуу гэд те тэгээ нэг юм 3 юм гаргаад өвс тэгээд гол би хөдөө өсөөгөө тэгсэн мөртлөө би яагаад юм мэдэхгүй би тэрийг зурдаг байсан. Одоо хүүхдүүдэд цаас харандаа өгөх юм бол юу зурх пророо зурна те өөр одоо сүл видео үзэж чинь тэдрийг зурна. Үндсэндээ нь юу гэхээр хүүхдийн тэр төрлөх сэтгэлгээ тэр удамшил алтраад байна. Монгол гэдэг тэр ондоошил удамшил алтраад байгаа гэдгийг л бид нар тотхон харж болж байгаа байхгүй энэ дээрээс. За эцэгчүүдийн хувьд бол ерөнхийдөө хүүхдийн мэдрэмжийн дээр нь анхаарлаа хандуулах нь маш чухал юм байна. Одоо сургалтанд явах цаг болчлоо. Өөрсдөө энэ талаар сайн мэдээлэл зөвлөгөө султай байхыг хинч үгүйсэхгүй тий. Тэгэхээр өнөөдөр эцэг эхчүүд хүүхдүүдийгээ илүү дараагийн маргаашийн сайн хүн, зөв хүн тий яг өөрийнхөө дотоод өгдлийг сайн чагнаж түүнийгээ дагаж түүнийхээ төлөө зөрөгтэйгээр явж чаддаг хүн болгоход одоо суур концепц гэж зүйл байна уу? Тий эцэг эхчүүд одоо зөвхөн хайрлаад байх хэрэгтэй юм уу? Эсвэл зөвхөн чихэр өгөөд байх хэрэгтэй юм уу? Эсвэл тэр чихэр нь хайчих хэрэгтэй юм уу?
Тэнцээ ямар суурь концепц вэ? За мэдрэмжэн дээр нь ажиллаа. Түнтэй нь одоо эзэн биеийг нь хайрлаж хүнддэг юм байна тий. Үүнээс гадна өөр янз бүрийн бидний заавал амьдралтаа мөрдөж авч явах хэвээр хүүхд хүмүүжүүлэх төр суурь концепц гэж юм байгалаа. Бид нар авгаа өвөг дээдстэй. Бидний авгаа өвөг дээдсээс дэлхий одоо хүртэл суралцаа дуусахгүй байна. Тэр авгаа өвөг дээдсийн бид нар үр хойцсон нөхгүй. Бид нар үр хойц гэж ярьдаг. Яагаад үр гэж яриад байгаа юм бол те. Тэр үр соёолжж байж үндэс чинь. Үндэстэй байж уран тийм үү? Тэгэхээр тэр үрийг соёлжуулдаг зүйлийг биднэрт соёл болгоод үлдээчихжээ. Бид нар үр юм бол соёолжих хэрэгтэй. Тэгэхээр биднэрт авгаа өв соёлыг үлдээчихэд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар соёлыг яг аль талаас нь авч үзэх юм те. За бидний бит болон бит бус өв соёлууд байна. Тэр мэдрэмжийг өгөхийн тулд нөгөө түрүүний хэлсэнчлэн биелгээ, уртын дуу, морин хуур те өөр юу гэдэг Монгол үчиг байд юм уу? Тэр соёлоор нь тэгээд соёлын тэр гэрийн уур амьсгалын харилцаагаар нь бид нар чинь Монгол гэртээ байхдаа нөгөө ороонд орох гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Бүх юм нүдэнд ил тод. Тэгэхээр тэр үрийг соёлжуулах буюу монголчуудын нүүдэлчдийн өв соёл нь бүгд байглаас авсан соёл байдаг. Тэр байгалийн соёлыг хүүхдэд өгчих юм бол хүүхэд чинь өөрийн ирэхгүй зөв төлөвшөлтэй хандлагатай болоод ирдэг. Тэгэхээр та одооноос хүүхэдтэй тэр соёлыг хүүхэд за нэг ойролцоогоор 7 нас хүртлээ үгүй гэдэг юм байна л да. Хэлсэн болгоныг дагаад биелүүлээд явж болдог. 7 наснаас хоошоо болохоор за ер нь бол нэг 4-5 наснаас хоошоо би Spider-Man-ы цамц өмсмөрөө гэж өөрөө дур мэдэн шийдвэр гаргах сонголтуудаа хийж эхэлдэг. Тэрнээс нь өмнө л зөв суурь мэдрэмжүүдийг өгчих л гэж байгаа. Тэгээд яг тэгж хөгжүүлнэ, яг ингэж хөгжүүлнэ биш. Тухайн хүүхдийг ажил анзаар гэж байгаа байхгүй. Хүүхэд чинь өөрөө юунд дуртай, юунд сонирхолтой, юунд авьяастай, юунд чадамгаагаа хилээд харуулад өгчдөг. Хүүхэдтэйгээ цагийг зөв өнгөрөөх юм бол за энэ дээрээс нь түрүүн үлгэр жишээ болгохон те соёл дээр нь мэдрэмжийг суулгах тухай ярьсан. Одоо баг дээр нь жижиг гэлтгүү хэмээг чаддаг болох гэж байгаа. Чаддаг болох. Юу вэ гэхээр нэг хэмээг зөвөр байранд нь аваачаа тавих чадвар واخгүй. Энэ эмэг цэгцэнд сурах чинь, ёс тэгэнд сурах чинь те. Тэр гутлыг яг хоёлынгийн зэрэгцүүлээ тавих чинь чадвар واخгүй. Нэг юм чаддаг болчихлоо шүү дээ. Хувцас авихыг тавих чадвар. Хүүхэд жижиг гэлтгүү олон зүйлийг чаддаг болоод ирэхлээр яадаг вэ гэхээр альва зүйлийг сурж танин мэдэх ирмэлцэлтэй болоод ирдэг. Тэгэхээр том жижиг гэхгүй шууд одоо ингээд сургууль биш. Баг байхад одоо бидрийгтэй ингээд тэ насны багад эрдэм сур гэж хэлдэг байсан. Тэгсэн чи эрдмийг бид нар яг юу гэж ойлгодог вэ? Эрдэм ном тэ ямиг мэдхэл гэж ойлгодог байсан чинь эрдэм гэдэг чинь чадах байсан бохоо. Ямиг чаддаг болох. Чаддаг байх тухай байсан баг. Тэгээ бид нар тэр чаддаг байх дээр нь анхаарахгүйгээр ямиг зүгээр л цээжлүүлээд байсан. Тэгэхээр яг одооноос хүүхэдтэй тэдэн насн дээр нь юу чаддаг болох юм. Тэдэн насн дээр нь юу чаддаг болох юм. Бүх чагсаалтуудыг нь гаргаж байгаа. Тэгээ хүүхэд нь чаддаг болсныг нь магтах биш, урамшуул гэж байгаа. Магтаал яадаг вэ гэхээр тухайн хүүхэд тэрэндээ гаарад хөөрж баясаад те би болчлоо бүр эцэст нь тултал чаддаг болчлоо гэд ханах байдлыг үүсгдэг бол урамшуулал юу вэ гэхээр дараагийн шин зүйлийг сурч мэдэх ирэмцлийг төрүүлдэг. Тэгвэл урамшууллыг гэвэл бид нар яах вэ гэхээр те чи энийг сайн хийгээд байна. Чи ингүүл бүр өшөө сайн болох юм. Чи ийм сайхан юм чинь сайн байгаа юм чинь одоо ингээд тэгвэл бүр л сайн болох юм байна. Чи ингэж хэлсэн чинь чи ийм зүйлийг хүртэх хэрэгтэй. Миний хүүхд өнөөдөр ингэж чаддсан шүү дээ. Одоо сая эмийг оролдоод чаддаг болсон яар дээр шагнал болгож, урамшуулал болгож тэр нэг чихэр мэхрийг багахан хэмжээнд өгөх хэрэгтэй. Аливаа зүйл хизээч зүгээр олддогг ойлгуулах хэрэгтэй. Хүүхд ингээл юу хүснэ ингээл аавж сайгүй дэлгүүрт ороод гуйгаалтай уйлж унжаал орилол авдсан шүү дээ. Та нэг удаа өгчих юм бол хүүхэд чинь дараадаа байнгын тэгж аваад татна. Ингийн тулд наан нь яах ёстой вэ гэхээр жижиг ч гэсэн зүйлийг чаддаг болсных нь ар дээр нэг үнэрл, нэг толгойг нь сайхан хэлтэй, нэг сайхан тэрвэр эсвэл хүсээд байгаа зориод байгаа нэг хүүхэлдэйн киног нь үзүүлж байт юм уу те.
ингээ баг багаар чаддаг зүйлтэй дагуулж эрхийг нь олгоод баг багаар нэмж явах хэрэгтэй. Ингээд ирэхлээр тухайн хүүхэд аливаа зүйлийг хурдан сурч мэддэг болдог. Аливаа зүйлийг амархан сурдаг болдог. Хүүхдийн суурь нь. Тэг өөртөө ихтэй тэр хүүхэд чинь те аливаа зүйлд нээлттэй сурч мэдэх ирмэлцэлтэй. Тэгэд нөгөө яагаад гэдэг асуулттайгаа байж байгаа. Бүх юмыг яагаад гэж тань мэдхийг ирмэлцээд асуугаа явж байгаа штэ. За мөнх гайхамшигчид бол одоо концепцийн төвшөнтийн хариултуудыг өгч л байна л да. За бүр арга зүй болгоод явж байна. Та юу ямар одоо боловсрол мэргэжилтэй яг ямар дипломын ажилтай байгаа вэ? Тэгэд ямар туршлагын үндсэн дээр энэ бүхнийг гаргаж ирвэ гэдэг бол маш хүмүүс чухал санагдах байхаа гэж бодож байна. Би 10 жилдээ ер нь муу сурж исэн. Тэгээд ер нь 10 жилийнхаа одоо жишээлбэл конкурс дээр бас муу авсан. Тэгээд их сургууль төгсөөгүй мэргэжил эзэмшээгүй. Харамсалтай тийм. Харамсдаггүй юм шиг хариулаад. Би бол ер нь бол харамсдаггүй л дээ энэ. Гэхдээ би өнөөдөр одоо 29-т дэлхий дээр 8 улсад салбараа байгуулсан нүүдэлчдийн сэтгэлгээний нууц гэх те. Нүүдэлчдийн сэтгэлгээний цаана юу исэн бэ гэдэг сэтгэл зүй, оюун санаа, ухамсар, бясалгал энэ зүйлсүүдийн салбар одоо дэлхий дээр 8 улсад салбараа байгуулсан явж байна. Өөр гадаад улсуудад тэгээд 17 улсад 100 гаруй багш нар шавнырынхаа тоог бол би одоо тоолж мэдэхгүй байна. Тэгэхээр надаас одоо доктор байна уу те сэтгэл зүйч байна уу бүгд л одоо миний шавнар зөндөө байна. Тэгэхээр аяндаа нөгөө нэг миний үйлдэл хийж байгаа зүйлсүүд хариулт өгж байгаа л гэж бодож байна. Ямар одоо сургалтаар дамжиж өөрийгөө боловсруулах гэдэг нь илүү олон нийт сонирхолтой байх л та. Би өөрөө энэ бүгдийг одоо юу заагаад байгаагаа хаанаас сурсан бэ гэж. Үг дээдсүүдтэйгээ холбогдож, өөрийнхөө язгуур сүнстэйгээ холбогдож, түрүүний альтернатив байн давтаад байсанчлан нэг өөрийнхөө дотоод нөөц буюу сүнс удамшил гэдэг хоёр зүйл рүү ороод энэ хоёр дээрээс суурлаад амьдралын алдаа оноо жаргал зовлон туулал цаг хугацаанд дундаа энэ гурвыг гурамсуулаад өнөөдрийн хэмжээнд очиж гин гэж болно. Тэгэхээр миний ихэнх сургалтууд ерөнхийдөө удамшил буюу сүнс хоёроос. Өнөөдөр би шаардлагатай гэвэл үг дээдсүүдтэйгээ шууд одоо ямар нэгэн хуйг тол ямар нэгэн бөө гэхгүйгээр холбогдоод мэдээллүүдийг авч болж байна. Тэдрээс суралцж бас болж байна. Зөвхөн өөрийн үг дээдсэхгүй би өөр маш олон одоо их сурвалжуудаас тэ өөр оюун санаа дээд сүнснүүдээс суралцж болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд дамжуулах, өртөөлөх гэдэг тийм ажлыг л бол ерөнхий өдөр тутмын үйл ажиллагаанд хийж гэнэ гэж ойлгож байна зүг үү? Дамжуулах, өртөөлөх болон өөрөөрөө үлгэрлэж харуулах. Үнэхээр тэ дамжуулаад өртөөлөхөд наадхаа та өнөөдөр өөрөө чадж байгаа юм уу? Өөрөө яг тийм үзэл хандлага чинь танд байдаг юм уу? Өөрөө тийм харилцаа байгаа юм уу? Тийм амжилт байгаа юм уу? Тийм үр дүн байгаа юм уу? Тэ харж болно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр насан туршид болон насан туршихгүй байгаа 10 жилийн хүүхдүүд ч гэдэг юм уу те аль аль дамжуулж байгаа юм байна те. Ерөнхийдөө сургалтын дээр бол энэ бүхнийг багцлаад хөтөлбөр болгоод академик сургалтууд боловсруулалттай холбоод тэгээ багш нараа бэлдээд хийж байгаа те. Багш нар манайх үндсэндээ бол нүүлж тэмцэл 1-2 дугаар шатны сургалттай. Тэгээд сүнсний хөтөлбөрийн дахиад 1-2 дугаар шатны сургалт байж байгаа. Багшийн хөтөлбөр гэдээ байж байгаа. Тэгээд дасгалжуулагч багшийн хөтөлбөр. Тэгээд нүүлж тэмцэлд суралцсан эцэг эхчүүдийнхаа хүүхдүүдийг зуны цэслэн те нүүдэлчдийн хөтөлмөр одоо соёлын хөтөлмөрцлөн. Мөн дээрэс нь математик, англи хэл гэдэг зүйлийг сэтгэл зүй суурьтайгаар тухайн хүүхдийн онцлогийг нь олж таниад илрүүлээд тэ өөрт нь мэдрүүлээд тэр онцлог дээр нь суурилсан арга барилаар тухайн хүүхдэд математик, англи хэлийг мөн дээрээс нь сэтгэл зүй, оюун санаа, ухамсарын боловсролыг олгож байгаа. Зөвхөн энэ сургалтын үүднээс биш давхар эцэг эхчүүд, багш, хүүхэд гэдэг энэ гурыг нэгтгэж байж тэр амжилтанд хүрэж байгаа. Хүүхд ягаад тэгэхээр нэг манай сургалтанд суугаад эцэг эхчүүд нь юм ойлгоцсон. Өөр өөртөө сэтгэл зүйн оюун санаа ухамсар сүнстэйг ажиллаа сурцсан. Тэнгуут ч одоо хүүхдүүдтэй нь ажиллана. Тэнгуут эцэг эхчүүдтэйгээ хамт багш нар нийлээд хүүхдтэй заахгүйгээр өөрийнх нь сурах уу буюу тэр онцлогоор нь олж энэ дээрээс нэг чухал ойлголт байгаа л да. Юу гэхээр
хүүхдүүдээ эцэгчүүд нэг онц сурахыг хүсдэг те. Тэнгүүд онц гэдэг маань өөрөө онцлог гэдэг үгний язгуур байхгүй. Онцлог гэдэг үгийн язгуур нь онц. Онцлогоо олжвол хүн онц байдаг юм байна буюу онч. Цээч чинь монгол бичгээр нэг буюу онч. Хүн онцоо олж, онцлогоо олж амьдрах хэрэгтэй болчиход байгаа. Тэгвэл хүүхдээ чи онцлог юу юм те? Нөгөө ярьдэн штэ нэг загсыг модон давриул та. Сармөгчин усан цэлүүлэлтэй те. Гэдэг шиг хүүхэд чинь онцлог байгаа итгээрэй. Тэрийг олж хараарай. Тэрийг нээж илрүүлээрэй. Тэгхийн бол тухайн хүүхэд чинь тэр чиглэлээрээ амжилтанд хүрэх боломжтой. Яг одоо анхаарахгүй бол хайр. Би яагаад ингэж хэлж байна гэхээр бид нэр 10 жилээ төгсөхөд 18 19 нас хүрсэн байдаг байхгүй юу? Их сургууль төгсөхөд бид нэр 24 25 нас. Ажлын байран дээр гараад туршлагажаад 28 30 хүрчдэг. Одоо юу ярих юм бэ тиймээс тий. Тэнгууд нүүдэлчдийн түүхэн дээр аваад үзэнгууд Чингис хаан, Сүхбаатар жанжин бүх одоо бидний мэддэг удирдагчдтэй Мөн хаан, Тулуу гэл бүгд 20 эдэн наснда их Монгол улс тий империйг удирдах явчихсан. 10 эдэн наснда аль хэдийн 7 наснда өөрийнхөө суурь онцлогоо олцсон тий. 13 наснд ихэд өөрийнхөө тэр суурь онцлог дээрээ суурилсан тань мэдгүй ойлголт ухаарлал чадамжуудаа аваад 13 наснаас амьдрал дээр харчиж байгаа байхгүй. Тэгээ 13 наснаас 20 нас хүртэл 7 жилийн хугацаанд амьдралд боловсрчиж байгаа аль хэдийн. Тэгээд 20 наснд амжилтанд хүрчиж байгаа байхгүй. Тэгсэн чи одоо бид нар 30 наснда яах вэ гэж сууж байна. Тэ 18 19 наснда би ямар мэрэгжил сонгох уу гэж сууж байгаа байхгүй бид нар. Тэгээ чи тэгсэн чи эцэгчүүд нэргэн тойрныхны хүмүүс нь те чи том сургуульд ор, гоё сургуульд орчих гэж байгаа шиг те. Юу яриад байгаа юм бэ? Юу мэрэгжил сонгох вэ? Би мэрэгжил сонголт гэдэг дээр бол нэг айгу өөр байр суурьтай. Мэрэгжлийг биш, өөрийгөө сонгооч. Өөрийгөө хайгаад олооч те. Чи хайжгаа мэдгүй бол ямар ч морь чамд тус болохгүй гэж байгаа байхгүй. Тэг чи морин дээр морцсон бол хайжгаа мэддэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол морь чамааг унах байхгүй да залаад аваа явчихна. Тэгвэл ямар хүн морин дээр модод морддсон бэхэр хайж гад байгаагаа мэдсэн хүн. Тэгвэл ямар хүн хайж гад байгаагаа мэддэм бэ гэхээр өөрийгөө хинбэ гэдгээ таньсан хүн. Олцсон хүн хайж гад байгаагаа мэддэг. Үндсэндээ яаж амьдрах гад байгаагаа мэдэхгүйгээр ямар нэгэн мэрэгжил сонгоод байгаа. Тэр тухайн сонгосон мэрэгжил чинь чи биш. Чиний амьдрал биш. Бид бүгдийн амьдрал биш те. Тэгэхээр бид нар өөрийгөө сонгоно гэхлээр би юунд дуртай, юунд дургүй, би юу мэддэг, юу мэдэхгүй, юу чаддаг, юу чадахгүй. Миний юунд илүү сэтгэл хөдлөлттэй, юунд илүү сонирхолтойгоор аливаа зүйлийг сурах гад байдаг. Энэ зүйлийг олоогүй бол бид нар мэрэгжил сонголтын тухай бас ярихааргүй болчихж байгаа юм. За өөрийгөө сонирхох ер нь шаардлагыг хүүхдэд тэр сонирхлыг нь яаж суулгах вэ гэдэг асуулт руу шууд хулсаад орчлоо л доо. За тухайн хүүхд өөрийгөө яаж хэрхэн сонирхох вэ? Хүүхдийг өөрийг нь сонирхуулахын тулд бид эцэгчүүдийн зүгээс юу их вэ? Эцэгчүүд одоо хүүхд ямар нэгэн байдлаар уйлах, тэ? Ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэх, ямар нэгэн байдлаар алдаа гаргах, тэ? Ямар нэгэн байдлаар буруудах үед тэрэн дээр яг яаж харилцахаас бүх зүйл шалтгаалдаг. Хүүхэд ямар нэгэн байдлаар одоо унаад уйллаа гэж бодъё л доо. Эсвэл ямар нэгэн зүйл нэхэд ааж аваасаа гуйж байна. Тэгтээ яаж өөрийгөө илэрхийлж байгаа вэ гэдгээс нь уйлаад байгаа болохоор чиний яриаг ойлгохгүй байна. Миний хүүхэд яг юу хүсэж байгаа? За нэг таймнаар ээж авдаа хэлээд гэхдээ чи тайван байна уу одоо? Гэхдээ тайван биш байж ээж аав чамайг яаж ойлгох вэ? Би чам руу ингэж хандаад байвал ямар вэ? Яг зүгээр амьдралын харилцаан донд яг ингэж техникдэг биш. Хүүхдтэй хүндэтгэлтэйгээр харилцсангаа асуултаар чиглүүл. Асуултаар. Юу гэхээр өнөөдөр тэнгисээ чи сая надаас асуулт асуухад би хариулахын тулд өөрлөгөө өнгөж эхэлдэг байхгүй. Тэр хариулахын тулд өөрийгөө дотроос ямар нэгэн зүйл хайж штэ. Хин нэгнээс асуулт асуух үед тухайн хүн хариулахын тулд өөр дээрээ төвлөрч эхэлдэг байхгүй. Тэр хүүхдийг асуултаар чиглүүлдэг. Тэгэд энийг чи ингээд явбал яах вэ? Тэгвэл яах вэ? Чи энийг ингээд хэлвэл арай дээр байгаа юм биш үү гингут нэр юу лээ?
Миний сэтгэл зүй ямар байгаа юм бол би ууртайгаар хэлчихлээ сая тий. Аа. Сая аав нь чам руу жоохон буруу өнгөөр ярьчлаа. Жоохон том өнгөөр ярьчлаа. Жоохон итерхий чангаар ярьчлаа. Уучлаарай миний хүүхд. За аавнасаа ингэсэн шүү. Гих үед яаж ийн хүүхэд ингэж харилцах хэрэгтэй юм ба шүү дээ. Би тэгвэл уйлаад байж эсвэл би орилж чарлаад байж болохгүй юм байна. Өөрийгөө илэрхийлэхдээ өөрийнхөө яаж хандаж байгаа мэдрэмжээ сонсож чагнаж сурдаг. Дээрэс нь ер нь бол монголчуудын ер нь тэр шагаа тоглох те тэр одоо хураг шигтэй тоглох энэ байгальтай харилцах амьдрал нь өөрөө их сонирхолтой л доо. Баг байхад нэг юм болж исэн болохоор би ингээл учиргүй ингээл ээж аав намайг ингээ орхио авчихгүй нөө эмээ өвөө дээр үлдээгээд тэгэл би учиргүй уурлаал, уйлаал, янз бүр болоол ингэсэн чил би өвгөөсөө жоохон айдаг. Тэгсэн чинь нөгөө чи юундаа уурлаад байгаа юм? Яваад усанд явж чадар чи гэл. Тэгэл усанд явчлаа. Тэгэл нөгөө өвөгийн өвг чи хуйлжтэй тохой чинь бас цаг чанга байсан те. Тэгэл усанд явж байгаа байхгүй. Эхэндээ нэлээд стресстэй ууртаа би нөгөөтг чинь гэл хүчээр турж мөрөөл хурдан төрөл те. Тэгэл хэсэгтээ төржсэн чи худаг дээр очих замдаа би нөгөө юунд уурласнаа мартцсан байгаа байхгүй. Буцаад ирэхдээ амар хайпи жаргалтай те. Бүх юм зүгээр болцсон. Тэгэл би дараа нь дахиад би энийг сүулт анзаарж байгаа байхгүй. Намайг жоохон уурлаж ундууцаад эхлэхэд л өвөө гараад мод төлөө оруулаад ир чигэлдэгдэг байсан байхгүй. Энэ нь одоо эргээгээд бодоод байхад уур гэдэг маань сэтгэл хөдлөлийн маш одоо юм хүчтэй энерги юм байна л да. Хүч юм байна л да. Тэрийг юунд зарцуулж гаргаж нэг тэрийг ууршуулж гаргах гадагшлуулах вэ гэдэг л манай өвөө үед тэрийг анзаарч л тэ мэддэг байж л тэ. Тэгээ намайг гараад багаас ингэсээр байгаад би альва тэр уур бухимдлыг тийм буруу аргаар гадагшлуулахаа болцсон. Уур уулын зөв өөрийгөө хамгаалах, өөрийгөө илэрхийлэх хүчтэй илэрхийлэмж ихгүй. Тэрийг ямар байдлаар гаргаж байгаагаас шалтгаалаад бид нар буруу зөв уур муухай муу сайн гэдэг зүйл рүү орчоод байгаа болохоос тэр хүүхдүүд альва зүйл дээр авираа таньж амжаагүй байдаг. Өөрийнхөө авир хаашаа тогтоож амжаагүй байдаг. Тэгэхээр хамгийн анхны хүүхдтэй ямар сэтгэл зүйн хэм маягаар хандлагаар харилцахаас шалтгаалаад хүүхд чинь тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд суугдчихдаг. Тухайн хүүхд чинь ямар сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг хүлээж авна тэрнгээс нь аашаа гаргаж эхэлдэг. Авир нь тогтож эхэлдэг. Тэр нь сая зам болж суугддаг. Тухайн хүүхд чинь ямар зантаа болно те? Ерөнхийдөө суур байдлаар бол 7 наснда тухайн хүүхдийн суур зан төлөв тогтцсон гэж авч үздэг л те. Тэгээд 7 наснд нь та эрэг бөгөөд сөрөг зан төлөвийг суулгахаас хамаарат хүүхд чинь нэг бол амжилттай, нэг бол сайхан амьдрал, нэг бол муха хэцүү зовлонтой амьдрал. Тэр хүүхдийнхаа сэтгэл хөдлөлийн мэдрэмж өөрөө тухайн хүүхдтэйгээ ямар дуу хоолойны өнгөөр ямар биеийн хилэмжээр те яаж харилцаж байгаагаас шалтгаалж тухайн хүүхдийн суурь тавигдаад байгаа. Тэгэд өөрийгөө чагнаж сонсдог болоод сонирхдог болж эхэлдэг. Одоо өөртөө татахын тулд тухайн хүнийг одоо сонирхох гэдэгт л тий. Тэрнтэй бас яг адилхан концепц ойлголтууд орж ирж байна. Хүүхдээ илүү санджиж, асууж, одоо илрүүлж сонсоод яг юу хүсэж байгааг нь одоо ой тоондоо хүмүүс буулгаад байх тусам тухайн хүүхдүүд маань илүү өөрийгөө надаас одоо аавын магтаах юм юу хийсэн ч гэдэг юм уу тий. Надтай одоо аав яагаад надаас ингэж сонин юм асуугаад байгаа юм бол ийж асуугаад байгаа юм бол гэдэг нь өөрийг нь сонирхох тусам л өөрлөгөө олон сонирхоод байх юм байна л гэж ойлголоо. Яг тий. Асуултаар чиглүүлээ тухайн хүүхдээ сонирхоол. Тэр анханасаа тухайн хүүхд яг өөрийнхөө мэдрэмжийг эхлээд сонсгож байгаа байхгүй. За энэ дэр хамгийн түрүүлээд ер нь бол ээжүүд ихэвчлэн гэртээ хүүхдээ хардаг те. Гэртээ хүүхдээ харж байгаадаа хин хэмэгтэйчүүд маань ядардаг те. Заримдаа тэр олон хүүхдээ байх тусмаа ахваа ажил зөндөө олон юмнуудыг тэгээ нөхрийнхөө хоол унд гэр орон цэвэрлэг хүүхдүүдээ асрах гэд маш их ингээд сэтгэл нь хүнд амар их ачаатай ирдэг. Тэгээд сурч боловсрмаар байгаа, хөгжмөр байгаа, ажилмаар байгаа, амьдрал карьераа хөмөр байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд хэцүү жоохон тийм. Гэхдээ энийг арай өөр өнцгөөс харах юм бол те эмэгтэй хүмүүст яг хүүхдээ боожуулаад хөвлөдөө тээж байхдаа дотоод ухамсартайгаа харилцах боломж үүсдэг. За нэг бол сургалтын дээр ордог. Дараагийнх нь хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд өсгөж байхдаа өөрийгөө хэн бэ гэдгээ олж харах боломжтой болдог. Өөртөө ажиллах боломжтой болдог. Өөрийнхөө сэтгэл зүйтэйгээ оюун санаатайгаа ажиллах шаардлагатай болдог. Нэг асуулт байна л да. Юу гэхээр хүүхдээ асрахаа болж л тоо. Хаяа явж л тоо тэгвэл. Тэ? Орхич л тоо. Хин хүүхдээ чинь тэжээхээ өсөхийн хоолунд нүгхэн тэ. Тэр нэгэнд тухайн зүйлийг хийж байгаа бол
жаргалтаа хийх юм уу, зовлонтоо хийх юм уу? Сонголтоо ухамсартайгаар хийж эхлээд болчих болно гэдэг сонголт байгаа бол шүү дээ тий. Болохгүй нэгэн тал тухайн зүйлийг хийж байгаа бол хинч зовж хийхгүй л ах тий. Тэнэгэл биш бол тий. Жаргаж л хийгэн штэ. За тэгвэл жаргалтайгаар хийх сонголтыг авчлаа бид нар нэгдүгээрт. Хоёрдугаар гэх юм бол тэнд байгаа хүүхэд чинь таны сэтгэл зүй, оюун санаа, амьдралын чинь толны тусгал. Та ямар үзэл хандлага, характертай байдаг тэрийг чинь гаргадаг. Тэгвэл тэр болгон дээр ажиллах тэр арга зарчмууд нь маань сургалтын дээр байж байгаа байхгүй юу? Гэх мэтлэн байдлаар энэ бүх олон асуудлууд нь багш нарын нуруунд дээр бас илүү үүрэгдээд байгаад байгаа юм болов уу гэж харагдаад байна. Анги нь ингээл 40-тай хүүхэдтэй тий. Тэгээ яагаад өнөөдөр багш нар тэр асуудлуудыг шийдэж чадахгүй байгаа юм болов? Эсвэл багш нарын асуудал биш энэ чинь өөр илүү дараагийн асуудал юм уу? Эсвэл хүүхдийн асуудал юм уу? Эсвэл эцэг эхчүүдийн асуудал юм уу? Таны хувьд аль талаас нь харж байна? Манай боловсролын систем өөрөө. Ер нь одоо гиндэж би гоондооч би гэдэг шиг боловсролын систем нэгдүгээр. Хоёрдугаарт эцэг эхчүүд хүүхдүүдэд те зөвхөн багшд авчиад хаяа даатгачихж байгаа байхгүй. Би чиний төлөө хуран humсаа хуглан байж ажил хийж мөнгө олчихэд чи хуцалгүй наадахтаа сурал та. Энэ хандлага. Уг нь эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдүүдийнхээ суурийг тавьж явах хэрэгтэй. Илүүтэй бага наснд нь. За цаашлаад боловсролын систем өөрөө Монгол хүнд таарсан Монгол боловсролыг дэмжих ёстой байхад дэлхийн боловсрол гэдэг нэрийдлийн дор Кембриж дээр хайвсан гадаад энэ тэнд өнөөдөр уран зохиолын хичээлийг аваа ичлаа те. Одоо түүхийг ямар байдлаар орж тэд он тэгж ингэж чинь. Тэр Монголыг яг хаана өгж байгаа юм бэ? Хэн өгж байгаа юм бэ? Юу өгж байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Өнөөдөр би Монгол хүн бохгүй. Бид нар Монгол хүн бохгүй. Монгол улсын их сургууль дээр яг юу заагддیں۔ Те. Яг Монгол хүн гэж яг одоо юу юм бэ? Хин юм бэ? Яаж явж ирсэн юм бэ? Яаж бүтээгдсэн юм бэ? Ондоошлол нь юу юм бэ? Ямар зүйл дээр илүү чадамгаа байд юм бэ? Юу ч байхгүй шүү дээ. За бид нар одоо хүртэл X-ийг олоогүй л байгаа гэдэг шиг те. Юу гэхээр тухайн X-ийг олохын тулд те тэдийг үржих нь тэд X сэдвэ ч юм уу те. Эсвэл тэдийг үржих нь X юм уу? Тэнцүү хариун тийм. Ангууд юу гэж хэлчихэр өгөгдөл нь тодорхой байгаа биз. Бид нар тухайн хүүхдийг хөгсгөж, хөгжүүлж, хүмүүжүүлж, боловсруулахдаа тэр тухайн суур өгөгдөл нөөц нь юу юм бэ гэдэг дээр л илүү чухал ач холбогдол өгөхгүй бол одоо хүртэл X олдохгүй л байхгүй та. Юун түрүүнд бид нар яг юуны X-ийг хайх хэрэгтэй. Тэгэхээр эхлээд хүүхдийнхаа X-ийг хайхын тулд та өөрийнхөө X-ийг хайх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр таны суур нөөц өгөгдөл чинь юу вэ гэдэг дээрээ суурилж байж та хүүхдийнхаа X-ийг олуулах дээр амьдралд хэн болж юу хийж ямар үр дүн бүтээж хайчих вэ гэдэг тэр хариултыг олох боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ эпигенетик генетикийн шинжилгээ ухаан дээр бол угаасаа нэг ирж байгаа шүү дээ. Тэгэхээр сүнс гэдэг зүйлийн одоо уг чанар, уг чадварыг нь бас олоход аргачлал тогтсон тийм хэв загвар байгаа болов. Сүнсний яг анхдагч хэрэгцээ шаардлага юу байдаг вэ гэхээр ойлгогдох хүсэл. Нөгөө гэрлийн хууль гэдэг шиг те гэрэл дандаа ойж идэг. Сүнсний анхдагч байдал нь болохоор танин мэдэх, ойлгож ухаарах, ойлгогдох буюу хайрлагдах хүсэлтэй байдаг. Тэгээ хайран дээр нэг юм окторгон ертөнцийн дээр нэг юм томьёо байт юм байл да амьдрал дээр. Бүх цаг үед бидний хүүхдээцүүд хэрэгжилсэн нэг томьёо байна л да. Тэр томьёо нь юу гэсэн чинь бид нар ойлгоогүй зүйлээ хайрлаж чаддаг юм байна. Өнөөдөр би эхнэрээ ойлгохгүйгээр хайрлаж чадахгүй. Эхнэр маань намайг ойлгохгүй бол би хайрлагдсан мэдрэмжийг авч чаддаг. Чи намайг ойлгохгүй байна гэж хэлдэг. Тэгвэл бид нар хүүхдээ ойлгохгүйгээр яаж хайрлах вэ? Бид нар зүгээр ажил хийгээл хэрэгцээг нь авч өгөөл, хэрэгтэй юм авч өгөөл, сургалтын төлбөрийн төлөөл би чамайг хайрлаад байна штэ л гэдэг. Тэнгүүд нэг мэдхэд эцэг их хүүхдүүд хоёр яг өсвөр насны дээр харилцаа нь холдчихдаг. Хүүхдтэйгээ яаж харилцах учраа олохоо байцдаг. Хүүхд нь өрөөндөө ороод хаалгаач нэг бол гараа авчна. Энэ юу вэ гэхээр нөгөө ойлголцол байгаагүй, хайрын суур байгаагүй асуудал байхгүй. Тэгэхээр бид нар хайрыг ойлгохын тулд эхлээд хайр гэдгийг өөрийг нь ойлгоё. Хайр юу нь яаж ажилладаг?
Тэр хайр өөрөө оршин ертөнц даяар ажилдаг ганцхан дүрмтэй байгаад байгаа байхгүй. Ойлгох гэдэг ганцхан хүсэл. Тэгээ яаж ойлгох юм тэгвэл сонирхно гэж байгаа байхгүй. Гэхдээ яаж юмыг сонирх вэ? Сонирхыг ирмэлзээл гэж байгаа байхгүй. Яаж сонирхыг ирмэлзэх? Тэгэхээр бага насны өөрийгөө олж ав гэж байгаа байхгүй. Бага насны хүүхдээ бүх юмыг сониучхан байдлаар хүлээж авдаг. Бид нар сониуч байдлаа хизээ алдна. Тэр үед зөв сониуч байдлаа алдсан л жоох хүүхдүүд болж хувирдаг. Тэгээ тэрийг өөрсдийгөө бид нар том хүн гэж нэрлэдэг. Тэр хүүхдээ сонирхож ойлгодог байж бидний харилцаа хүүхдээс чинь зөв эерэг өөрчлөлт үр дүнгууд гарах боломжтой. Тэр хүүхдээс сонирх, хүүхдээ ойлго. Тэгж байж тэндээс томоохон өөрчлөлт үр дүн хүсэж байгаа зүйлс нь гарч ирнэ. Тэгэхгүй бид нар хүчлээд байна шүү дээ. Тэгээ түрүүний X-ийг олоогүй гэдгийг чинь нэг X-ийг яаж олох вэ гэдэг томьёон санийн хайрын томьёо болж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар өгдлүүдээ нэгтгэж боловсруулад X буюу одоо тэр тухайн хүүхдийн онцлог, шинж, хариу үйлдэл гэдэг зүйлийг нь л ойлгох гэдэг юм байна л та. Тэгэнгүүт хамгийн гол тэр сүнснийх нь мэдрэмж, таны мэдхүү, хайр мөн дотоод энерги эрчим хүчнийхэн тэр эпигенетик генетикийн суурь ур чадвар хоёрыг нь бас хооронд нь уялдуулж тооцож X гэдэг жинхэнэ хариуг нь гаргах гэдэг нь гэж ойлгоод энэ зүг үү те. Суурь байдлаар бид нар удамшлыг бол таньж мэдэх боломжтой. Яг ажиглалтын үндсэн дээрээс гэж байгаа. Сүнсийг болохоор бид нар бас ажиглаад тодорхой хэмжээнд тухайн хүүхэд өөрийнхөө амьдралынхаа сонирхол, чиглэл, юу руу илүү чадамгаа, юу руу илүү чиглэлтэй, дур сонирхолтой байгаад өөрөө тэрийг олж бүтээж явдаг. Бид нар нөгөө нэг бага байхад 3 настай хүүхэд ингээд юмыг мэдчихийдгээ харж идгээ гэж ярьдэн штэ тий. Энэ цаана нь юу байгаад байна гэхээр тухайн хүүхдийн нөгөө нэг удамшил сонголт шийдвэр гаргалт удамшлынх нь тэр тархины эсэргүүцэл орж иж амжаагүй байгаа үйл явцыг хэлээд байгаа байхгүй. Тархинд нь шаардлагагүй мэдээлэл суугдаагүй тархин бохирдоогүй байх үед сүнс илүүтэй ихээр ажиллах боломжтой байсан тэр үед. Тэрэн дээр нь 3 наснд нь бид нар ажиглаж анзаарч чадах юм бол дөнгөж ямиг оролддог те амандаа айдаг ингээд ноцолдог гараараа хөдлөгдөг байх үе дээр нь л ойрхон юмсуудыг оролдуулад бай. Үндсэндээ 5 м хүүгэрэн дамжуулаад юмсуудыг өгөөд байл гэж байгаа. Тэгэхээр Nomentic Academy гэдэг сургалтын байгууллага байгаа. Тэгэхээр үндсэн концепцууд нь болохоор таны үед түрүүн хэлж байгаачлан тухайн хүмүүсийн EQ буюу одоо зүрх сэтгэлийн боловсрал дээр нь төвлөрж ажилт юм байна. Тэгэхээр хөтөлбөрийг нь одоо ямар суурьтай концепцтэй яаж гаргасан бэ? Хөтөлбөрийг нь болохоор нийтлэг байдлаар эцэгчүүдийн хүсэл болохоор математик англи хэлтэй сайн байлгах. Тэгээд математик англи хэлийг бол ерөнхийд нь бол дэлхийн хэл гэж авч үзэж байна л да англи хэлийг. Тооны хэл бол угаасаа дэлхийн хэл. Энэ дээрээс суурь нь юу вэ гэхэлэр сэтгэл зүйн боловсрал буюу тухайн хүүхэд өөрийгөө тань мэдэх үйл явцсан дээр нь дасгалжуулж ажилтдаг. Энийг юунаас гаргаж ирсэн бэ гэхээр өвгдийн ухаан, тэгээ түрүүний миний хэлсэнчлэн удамшлал сүнс гэдэг зүйлсээс гаргаж ирээд одоо яг энэ орчин үеийн тэ IQ, SQ тэ энэ зүйлсүүдэд боловсруулад гаргаж ирсэн. Яг ийм тогтсон систем гэхгүйгээр тухайн хүүхдийг өөрийг нь олж нээж илрүүлсний ард дээр явагддаг систем. Тэгэхээр англи хэл, математик, энэ академик боловсрол нь IQ-тэйгээ хэдэн цагийн харьцаатай байдаг вэ? Эсвэл энийг одоо ямар нэгэн багшийн ур чадвараар дамжуулж зүгээр англи хэл математикийн хавьжуугаар хавсраг өгöd байгаа мó? Эсвэл тусад нь ингэж сургалт орж явт юм уу? Хавсаргаж өгнө. Одоо үндсэндээ байнгын харилцаа нь өөрөө маа багш нар өөрсдөө яг сэтгэл зүй, даалт тухамсаар яг нүүлжтийн бясалгал, нүүлжтийн сэтгэлгээ гэдэг хичээлдээ боловсрцсан. Бүх шатнуудаа давтсан тийм багш нар байдаг. Мөн дээрэс нь тухайн багш нар маань хүүхдүүдтэй хичээл орж байхдаа зүгээр тухайн хүүхдүүдэд юм заах гэж биш. Тэднэрт чи энийг сур гэх гэж биш. Чи энийг яагаад сурах ёстой? Энэ амьдрал дээр яг яаж буух? Энэ томьёо яг яаж буух юм? Энийг хэрэглээ нь юу юм? Эднэргүүгээр бид нар яг ямар байсан? Бид нар одоо амар олон тэр томьёонуудыг цээжилсэн ингээд 10 жил сурч байна. Яг амьдрал дээр яаж буудгийг нь мэдэхгүй. Тэгвэл яг яаж амьдрал дээр бууд? Гэх мэтлэн байдлаар тухайн хүүхдтэй харилцаа суурьтайгаар. Тэгээ дан байдлаар одоо нэг зөвхөн математик англи хэлээр нүдэд байх биш те. Яг л шаардлагатай богино цаг хугацаанд 15 минут
тухайн хүүхдүүдээр төвлөрүүллээ. За потенциал байгаа бол 30 минут те. Бусад хэдэн чөлөөтэй. Яаж сурмаар. Тэгээ тухайн хүүхдүүдийг өөрсдийг нь бас давхар багаар ажилуулах, хамтарч ажиллах. Өөрсдийг нь самбар дээр гаргаж багшлуулж үзэх. Амар лаг юм заах албагүй. Чи зүгээр нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр гэдгийг зүгээр самбар дээр гараа заагаач гэж байгаа байхгүй. Тэ? Чи мэддэг имийг бид нар заагаач тхүү. Багшлах туршлагын туршлагын. Юу вэ гэхээр тухайн хүүхэд юу ч хамаагүй заахта олонний өмнө өөрийгөө илэрхийлж сурна, нээлттэй байж сурна, харилцаанд орно. Тэгээ олон талынхын суур нөхцлүүдээр нь бүгдэн дээр нь ажиллаж байж сая математик, англи хэл гэдэг рүү чиглүүлж байгаа байхгүй. Тэгээ саяхан одоо жишээлбэл түрүү жил маа нэг одоо багштай эцэг их нэрээд уулзж байгаа байхгүй. Би хүүхдээ зөвхөн нэг математик, англи хэлний сургалтанд явуулах гэсэн. Миний хүүхэд бүр нээлттэй болоод, харилцаа сайтай болоод, амьдралд одоо хандах хандлага нь шал өөр болчлоо гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь бас нэг эцэг их болохоор миний хүүхд ингээд гоё ингээ харилцаатай, гоё нээлттэй, гоё юм болч. Гэтэ хичээл нь ерөөсөө нэг л сайжирч өгдөггүй гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай багш яг юу гэж хариулсан гэж яг тэнд заажсан багш маань. Зүгээр хүүхд чинь ямар ч байсан англи хэл, математик дурлцсан байгаа. Тэрийг эзэмших нь гарцаагүй гэж хариулжсэн байхгүй. Энэ юу хэлж чинь тэгэхээр нэгэн дотор нь ороод ирчихэж байгаа байхгүй. Тэр математик, англи хэл гэдэг альва зүйлийг суралцах процесс яаж явагддаг юм бэ гэдгийг ойлгоцсон. Тэнгууд тухайн хүүхэд амьдрал дундаас аяндаа сурчдаг. Тэгэхээр сургалтын систем ерөнхийдөө бол нэг юм харилцаа суурьтайгаар явдаг. Тэгэхээр одоо юу гэдэг хүүхдийг зодоол нүдэл харилцаж хэрэлдэж муудалцж байгаа л нэг дүн авах гээд байхын төлөө биш. Урт хугацаанд марафоны турш, насан туршдаа суралцах, насан туршдаа сурж байгаа юмаа хайрлаж дурлах байдалд харин суралцахад дурлуулах гэдэг ийм концепттэй байна гэж ойлгож байна зүгөө тий. Тэгээд тухайн хүүхдийн өөрийнх нь санаачлах, шийдвэр гаргалт аливаа зүйл дээр хэр удаан төвлөрдгийг, хэр удаан сууж чаддгийг тий. Хүүхд болгоны төвлөрөх чадамж нь өөр. Аливаа зүйлийг хүлээж авах нь сонсож юмыг хүлээж аавна, харж хүлээж аавна, үйлдэж хүлээж аавна, харилцаан дунд орж иж хүлээж авдаг. Бүгд хүүхдүүд өөр өөрсдийн гэсэн аливаа зүйлийг хүлээж авд боловсруулдаг онцлогтой байгаа байхгүй. Тэрийг нь тодорхой байдлаар бид нар нээж илрүүлдэг. Тэгээд цаашлаад эцэгчүүдийн хурал гэхээр л нэг тийм ингээл хүнд сонсогддог шүү дээ. Хүүхдүүдэд ч хүнд, эцэгчүүдэд ч хүндтэй байдаг гэсэн шүү дээ. Бид нар болохоор эцэгчүүдийн хурлыг болохоор өдөрлөг байдлаар. За бид гурвын те одоо хүүхэд, эцэг их, багш гурвын хамтын ажиллагааны өдөрлөг. Тэн дээр юу болдог вэ гэхээр хүүхдүүд юу сурсан, юу мэдсэн, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ яаж харилцах. Тэгэд хамтдаа хэдүүлээ хамтын зорилгоо боловсруулдаг. Эцэг их тэрнээс өөрийгөө ангид авч үзэж болохгүй гэсэн. Ямар нэгэн байдлаар хамтарч оролцсон. Тэгээд тухайн хүүхэд яг энэ математик, англиэр алс ирээдүйдээ яг яах гэдэг, яг юунд хэрэг болгох юм. Зорилготой нь уйж өгнө. Тэр чадамж, хүсэл мөрөөдөлтөө нь уйж өгдөгөр онцлог. Тэр хувь хүний хөгжлийн, сэтгэл зүйн ухамсарын сургалтууд эцэг их болон хүүхдүүдэд эцэг эхийн өдөрлөг байдлаар ордог. За тэгээд хамт олонны уур амьсгал маш чухал болж байгаа. Хамгийн гол нь хүүхдүүд хоорондоо тэр уур амьсгал нь хэцүү байгаад байл, харилцаа муу байгаад багш хүүхэд хоёрын харилцаа муу байгаад байл тэр суралцах орчин хангагдахгүй гэсэн үг шүү дээ. Тэр ширээ мэрээ дараа дараагийн асуудал байхгүй. Тэгэхээр тэр харилцааг сайжруулахын тулд бид нэр уйлралдаа, сардаа олон ивент, үйл ажиллагаа, өдөрлгүүдийг зохион байгуулдаг. Одоо би бас эцэг хүний өнцгөөс ингээ харангуут хүүхэд бол юу гэдэг нэг 2 цагийн математикийн сургалт авч ийн те. 2 цагийн математикийн сургалтанд нь математикийг л заагаасаа гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо юу гэдэг арай өөр чөлөөтэй эсвэл чаддаг юм гараа заалгадаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэнд бол хүмүүс эцэг эхчүүд одоо таны сургалтын төвтэй одоо хараад итгэдэг юм уу эсвэл энэ сургалтын үр дүнгээр итгэдэг юм уу. Яг тэгэхээр одоо 80-аад оныхын 90-ад оныхын те эцэг бол ер нь 10 жилийн хүүхдүүдийн эцэг эхчүүд бол өөрсдөө тийг сураагүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар яаж энэ юмд хандвал эцэг эхчүүдийн зүгээр нэг удаад этгээд үзэх юм уу эсвэл одоо хичээлд хамт ирээ суух юм уу ямар боломжууд байна? Нэгдүгürt нэг манай шавнар ирж сурдаг байсан болохоор надад итгэж ярьж байгаа. Одоо болохоор бүх хүүхдүүдэд нээлттэй заавал одоо манай сургалтанд суух одоо эцэгчүүд нь суусан байх шиг бүх хүүхдүүдэд тэр боломжийг олгоё гэдэг. Дээрээс нь манай багш нарын өөрсдийнх нь амжилтууд байдаг.
хүүхдүүдийг шаардлагатай одоо жишээлбэл те аплайдах юмд нь тэнцвүүлэгч байдаг юм уу? Өөрсдийнх нь гаргасан амжилтууд байдаг юм уу? Өмнө сургалтанд зүгээр ингээд ажиллаад явж байхад нь хүүхдүүдийнх нь гарсан өөрчлөлтүүд. Тэгээд дээрэс нь түрүү жил бараг цагаар нэг 200 хүүхдийн эсэлт авлаа л да. Тэгэхэд бид нэр бараг 100 хэдтэй бараг 100-аад яг бодитоор уулзсан манай сургалтыг ямар учиртай вэ гэд яг бичилж хамтын үйл ажиллагаа концепцээ ярилцсан байдаг. Шаардлагатай хүмүүстэй нуцаар ярьсан байдаг те. За хүүхэд нь ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү. Хамтын харилцаатаагаар явдаг. Би өөрөө хүүхдүүдтэй маш их ажиллаж байсан л да. Өмнө за нэг 7-8 дахь ангийн хүүхдүүдтэй маш их ч явах нэг тодорхой хугацаанд нэг хөтөлбөр зарлаж ажилладаг байсан байхгүй. Тэгээд тэгж яхад зөвхөн нэг хэдэн хүүхдүүдтэй ингээд тойрцоогаад аруулаа суугаад ингээд ярилцж байгаа. Тэгээд бүгд өөр өөрсдийнхээ асуудлыг хэлэн заяа. Тэнгууд тэрэн дээр тухайн хүүхд нэг хүүхд нь асуудлаа хийхэд бусд нь тэрэн дээр өөрсдийнхөө үзэл бодлуудаа илэрхийлдэг. Тэнгууд хүүхдүүдийн ертөнц ямар гоё юм бэ те. Тэг хүүхдийн ертөнц ямар эмзэг юм бэ гэдгийг тэндээс би олж харж байгаа байхгүй. Зөвхөн ингээд нэг хүүхд нь те өглөө гарахтаа нэг 2 шиг орцог нэг понч гэдэг хэвээр байна л да. Тэрийг нь идэж гараагүйгээс болоод чи хойноос нь ээж аав залгаснаа чи хулгайчны хошиг хэлэхгүй гараа авчлаа чи пончко ч идээгөө гэж дайрсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш гэртээ хоол идэхтэй тийм гимтлийн хэцүү хүнд мэдрэмж авдаг болсон. Сонирн байгаа зү те. Тэгсэн чинь зүгээр л нэг хүүхэд жок ярьсан чинь найзууд нь энийхээ болцсон чи хаалттай болсон. Амар гоортой ихтэй нээлттэй хүүхдээсэн. Тэгсэн чинь эцэг их нь те хүүхдийнхээ утсыг байнга шалгадаг гинэлтэй. Тэрнээсээ болоод нөгөө нэг найз нөхдөөгөө чатаар ч юм харилцаж чадхаа болцсон. Тэгсэн чинь найзуудтайгаа ямар харилцаанд орж байгаа юм хаалттай болцсон. Ганцаардмал болцсон. Тэрнээсээ болоод тэр нь даймжраад бүр гүн болцсон. Гэхдээ маш олон тийм сонин хэцүү жишээнүүд гарч ирнэ. Тэг гих мэтлэн байдлаар бид нар яг хүүхдүүдийн тухайн сэтгэл зүй дотор нь яг ямар асуудлууд байгаад байна. Өөрсдөө нь хамтдаа ярилцаж те олон үйл ажиллагаа хөтөлбөр үйлдэл тунд нь тэрийг олж нээж илрүүлэх, таньж мэдэх. Тэрийг нь хамтдаа яах вэ хөө? Тэгэхгүй бид нар гинт нэг юм шууд хүүхдүүдэд заагаад ч юм уу энэ тухай биш болчиход байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхдүүдийг сонсоход одоо юу гэдэг хидэх ярьдаг те эсвэл одоо багтаа ойрлж хашгирч уйлдаг байсан эсвэл муу сураад идэм байж ич одоо нөгөө хийсэн гамсын байхгүй гэд хүүхдүүдэд хардаг өөр өстэй нүдтэй болцсон байж байгаа. Ялгаагүй л хүн. Тэгэхээр энэ дээр нь та бүхэн маань одоо яаж зөвлөж ажиллаж байна? Эцэг эхчүүдтэй яаж одоо харилцаа өдөрлгөөрөө юм уу эсвэл одоо репорт өгч гин үү? Хүүхдүүд одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцахдаа яг ийм байх хэвээр тийм данууд гаргаад ингээд зөндөө олон юмсууд байгаа л да. Тэр бүр ингээд бүтэнг том концепц байж байгаа. За хамгийн их бодит яг жишээн дээр аваад ярих юм бол шалгалт шүүлэг эхлэх үеэр шалгалтнаас айх айдас биш эцэг их багшаас айх айдас тархийг нь гүйцэд бүрэн төвлөрч ажиллах потенциалыг нь шууд хаадаг. Нэг шалгалтын өмнөх сэтгэл зүйгээд би ордог байхгүй. Тэнгууд хүүхдүүдтэй шалгалтын өмнө сэтгэл зүйн гэмтэлтэй те эсвэл бухимдалтай эсвэл гомдолтой ийм байх үед тархи нь ажиллах боломжгүй байхгүй. Тэгэхээр юунд төрүүлээд эп авбал яах вэ? За онц авбал яах вэ? Муу авбал яах юм? За энийг эцэгчтэйгээ очиод ярилцаад иргээд бид нар хүүхдүүдэд даалгавар өгдөг. За дараа нь одоо шаардлагатай эцэгчүүд хэрвээ өдөрлөхөөр ирэх юм бол эцэгчүүдээс нь тэдрийг асуудаг. Тэр дарамтнаас нь салгаж штэ эхлээд те. Чи муу авсан сайн байсан чи хүүхэд хэвээрээ шүү. Миний хүүхэд хэвээрээ шүү. Ээж аав нь чамд хайртай хэвээрээ шүү. Чи дахиад хичээж болно. Чин дүн дээр одоо хичээл дээр алдсан ч гэсэн амьдрал дээр алдахгүй байх дээр суралцахад л хангалттай гэдэг ч үгүй юм уу те. Арай өөр байдлаар хүүхдүүдтэй харилцаан дээр нь анхаардаг. За тэгэд хүүхдтэй итгэл өгч харилцаараа, урамшуул өгч харилцаараа те. Заавал тех сток гэсэн үг биш шүү гэд. Ер нь бид нар нэг хэд хэдэн удаагийн уулзалтаар тэд бүгдийг тодорхой болгодог л доо.